Октийн одоо барилдаа нэлээд шахуу өргөж явах шиг байна. За ингээд 52 кг-ийн жингийн цагаан бүсний огтын ангилалд Ануужин Нанин чимэг хоёр гарч ирсэн байна. За одоо энэ чинь Скартнаас энэ болтыг оруулах жоохон хэцүү байдаг. Яг л маш хол учраас энэ бас төдийлөн ороод идэггүй. Гэтэ ер нь бол их урт чацтай, урт гартай хүн тусах боломжтой. Тийм үнэхээр урт бол тий. Гэхдээ эндээс одоо ингээд тааза хийгээд ингээд хоёр тийш халбираад байвал бас оруулахад маш хэцүү юм хөлбөр л та. Одоо заримдаа ордог, заримдаа ордоггүй. Ер нь гард ингээд хийцэн байхад ер нь олон өөрчлөлтөөр нь ороод идэг юм да. Тэгэхээр одоо энэ гардыг задлж илүү давуу байдал шилжиж нэхүүдийг хийвэл зүгээр. Ашиг туршлагатай тамирчид бол энэ маш хэцүү. Ингээд зүгээр цаг үрээд идэг. Доотлын хүн бол гард хийцэн хамгаалалт байгаа учраас идэвхтэй барилдаа ингээд цаг дууссан бол идэвхтэй барилдсан гэдгээрээ ингээд ялтаа явах боломжтой байдаг. За одоо эндээс бас гардна шууд гард татах мэх рүү бас орох гэж оролдож явах шиг байна. За ингээд дэвжинс гарлаа. Ир тамирчин. За Ануужин Нандин чимэг нарын барилдаан 52 кг жингийн бас сонирхолтой чухал барилдаануудын нэг. Яг одоо барилдаан дэвжээний захар гарлаа гэхэд эргээд яг төвөөс эхлэхэд өмнө хоёр тамирчин ямар барьцтай, ямар барилттай байсан. Яг тэр хэвээр нь одоо ингээд тэмцээний эхлүүлдгээр бас жижигцэн спорт хитрхи одоо юу гэдэг их шудраг. Тэгээд миний харж байгаагаар зүгээр жишээлбэл жудогийн улсын аврагт нэг залуу тамирчин орлоо гэхэд эхний тойрогтоо одоо юу гэдэг 73 тийм ээ. Цэндбаатартай барилдаг ч юм уу 81 дугнаатай барилдаад дуустах байлаа гэхэд харин энэ жижигчүүд дээр үтгэхгүй. Яг л өөртөө адилхан чансаатайгаа нэг бүснийхээ чансаатай энэ тамирчтай одоо жижигчүүд хийж байгаа учраас хин хинээсээ илүү биш учраас маш олон хүнд боломж олгосон ийм одоо бас насны ангилал тийм ээ. Тийм насны ангилал гэж өөрийнхөө насандаа өөрийнхөө яг зэрэглэлийн спортын тийм тэгэхээр хамгийн гол одоо зүйл нь магадгүй энэ нөгөө хөгжих маш хурцтай хөгжиж байгааг нэг тийм тэглэхгүй агуулга нь бас энд хөгжиж магадгүй тийм масыг хамарч байгааг агуулга бол тийм одоо хүмүүс бол бас заримдаа тэмцээнд ордог хүмүүс ч бий. Ерөнхийдөө тэрийг одоо жижигцүү хийх бэлтгэл хийхдээ хөөс гарах юмд энийг зүгээр бас ингээд таашаагаад тийм амьдралаа хэв маягаа болгосон хүмүүс бас байдаг. За энэ идэвхгүй барилдаан үүсгэж байна гэд бүтээлэг шүүгчмэн торгож байна. За Ануужин бол гард пас хийсэн гэд хамгаалтыг давсан гэд 3 оноо авсан байна. За ингээд цаг дуусаад 3 оны даваагаар Ануужин ялтыг авах жоох шиг байна. За 52 кг-ийн жингийн. За Баянгол сумын тамирчин юм байна. Ануужин маань. Ануужин ялт байгуулж байна. Дөрөв даалжсан одоо өсвөр насны минь охид илүү хичээлээсээ хүсэжсэн. Тэгээд ер нь өнөөдрийн сүүлийн хагасан барилдаа ер нь 3 дижнер зэрэг ер нь охтын барилдаа яваад хэллээ шүү дээ. Тэглээ. Маш олон охтууд оролцсон байна. Бас спорт гэдэг утгаараа одоо энэ зарим хүмүүс одоо гадаад руу явж сурж иртэй монголчууд тийм ээ. Тэр үед энэ иймэрхүү бас жижигцуугаар хичээлж яваа тэнд очиод бас жижигцуугаар одоо үргэлжлүүлэн хичээлэх юм бол шууд хамт олондоо болоод эхэлждэг. Тэгэхээр нөгөө нэг гэрээ санах юу гэдгийг найз нөхдөдгөө одоо ганцаардах тийм асуудлууд нь бараг шийдэгчээд байгаа байхгүй. Тэгээ би зөвлөлтгөлийн одоо гадаад сурах байгаа усууд очиод ямар нэгэн байдлаар за жижигцүү биш юм аа гэхэд ямар нэгэн байдлаар тийм спорт юм уу ямар нэгэн тийм группт хамрагдаарай гэж хэлцэгдэг. Жижигцүү бол хаач явсан хүмүүс хүлээгээд авдаг учраас их аяллаар явсан ч гэсэн одоо ингээд бэлтгэл хийгээд очиход л манай тавтаа морил гээд хүлээгээд авдаг тийм ээ. Ийм сайхан бас нэг тийм нэтворк үүсэж байгаа юм л да бас. За энд гарт өчлөлт мэх орсон учраас ялтыг мөнгө жаргалд өгч байна. Өнөөдөр бол нэг байтугай
баг 10 руу төгсөж байгаахан дивжээний тоо жилд дор хаяж 2 шин дивжээ нэгдэж байна. Тэгэхээр энэ спортын хөгжил бол маш ирээдүйтэй харагдаж байна. За тэгээ 2020 онд манай за залуучууд энэ залуу хүмүүс сайн бэлтгэлээ хийх юм бол маш өндөр амжилт гарах боломжтой. За энд full mount аваад guard pass аваад full mount авч юмцгүй. Халуун 2 оноотой. За эндээс ингээ хамгаалт хийгээд за одоо дивжиний захт гарсаж одоо голлого баг. За 44 кг-ийн аваргын барилдаан явагдаж байна. Аваргын За маралгоо халуун 2. Спортоор хичээсэн ер нь ялж хувь хүн талдаа гэх тийм одоо хичээмтгий мэрэмтгий болдог тийм ээ. Спортоор ер нь аливаагийн спортоор өөртөө ихтэй болсон хүүхэд аль ч одоо өөргөө сонирхож байгаа хичээлийн төр дээр ч гэсэн амжилт гаргадаг. Тэрэндээ өөртөө нөгөө нэг сурж байгаа зүйлдээ эзэн болж чаддаг, өөртөө эзэн болж чаддаг учраас энэ спортын хүнд болгож байгаа хүмүүжит талаасаа ер нь ганц жижигсүүч гэлтгүй ямар ч спорт ер нь тийм үр өгөөж нь их зөв байдаг. Тэр ч үднээс одоо спортоор хичээсэн хүн бол яаж л нэг хүнээс хоёр үг сонсох төсвөртэй, төвчөртэй болсон байдаг шүү дээ. Хүмүүжлэлтэй сэтгэлийн тэнхээтэй болсон байдаг. Бидний магадгүй монголчуудын бас гаргаж байгаа алдаа гэх юм уу, эсвэл дутагдах юм уу, бид спортыг хөөж байгаа заримдаа хөөж байгаа явцдаа боловсролыг хайчаад байдаг. Гадаадууд бол боловсролын нойрыг зэрэг авч явж чаддаг. Тэгэхээр одоо түрүүн хэлжсэн гэмтэл гэж хэлж ирдэггүй, хийсч ирдэг зүйл. Тэгэхээр амьдралын баталгаа бас энийг сайн бодож явах хэрэгтэй, эцэгчүүдсэн бодож явах хэрэгтэй, спортоор явуулж явах хэрэгтэй, бас боловсролын хөөлөгж явах хэрэгтэй. Тэгэхгүй бас заримдаа нэг тиймэрхүү юу ажиглагтаад байдаг. Тийм хандлага ажиглагтаад байдаг. Тэгэхээр энэ аль болох хоёулын энэ авч явах нь зүйтэй юм аа. Тэгэхээр одоо хүүхдийн боловсрол бас анхаарал хандуулахын зэрэгцээ спортноос анхаарал хандуулах нь бас маш зөв. Тэгээд яг ажлын талбар дээр гараад ирэхээр одоо сүүлийн үед маш их ярьдаг штэ. Багийн ажиллагаа гэж үгийг одоо хүний нөөцийнхэн тий маш их ярьж, компаниуд маш их ярьж байна. Тэгэхээр энд бол тамирчин хүмүүс бол аль хэдийн сэтгэл зүйн бэлтгэгдээд ороод ирсэн байна л гэсэн үг. За шүүгч дуудаад байна. Бас хүлээлгийн цагтаа ер нь хэдэн нэг тамирчныг одоо ер нь хэдэн өрсөлдөг тамирчин гарч ирээд хэдэн секунд хүлээх ер нь олон улсад дуудаад яг цагаа явуулаад 4 минут байдаг. Тэгээд гарч ирэхгүй бол шууд хасчихдаг. За Улаанбаатарын тамирчин гарч ирэхгүй байгаа юм байна. Шууд яалтыг өгж байна. За тийм байна. За ингээд хэмжээнд дээр Номын солонгоноор солонгоор гарч ирсэн байна. 63 кг-ийн жинд. Уучлаарай энэ бол 44 кг юм байна. Энэ 63-д буруу ичсэн юм шиг байна. За арай 63 бол биш байх шиг байна тийм ээ. Арай бас тийм алдаатай бичсэн бол тоо. Хөнгөн одоо байна. За тийм 44 кг. За ном бол налах дүүргийн тамирчин юм байна. Солонгоо болохоор баялаг дивжээний тамирчин байна. За ингээ guard pass авсан учраас 3 оноогоор номын барилдааны тэргүүлж байна. За энэ нөхцөлд бол солонгоо хөх булангийн тамирчин бол одоо зүүн тохоог цааш нь одоо дивжирөө наагаад өөдөөс нь эргэж харах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо бас ингээд даралтанд ороод байгаад байвал юм хийж болохгүй, мэх хийж болохгүй ингээд цаг дуусчих юм бол ингээд шууд хожигдно. Жон хөдөлгөөнтэй тэр гарыг сайн гаргаж авах хэрэгтэй байна да. Зүүн гарыг дивжин дээр, зүүн тохоог дивжин дээр буулгах хэрэгтэй. За тэгүүлэхгүйгээд ном болыг хашчаад энэ гарыг.
За нилээд баглаад барьцсан бас их хүнд байдалд оролцсон байна. Солонгын хувьд оноогоор ялгаж байгаа учраас өөртөө ашигтай байрлал хийж хэрэгтэй байна. За одоо энэ баруун гараа тийм нүүрл бол сайн түлхэж өгөх хэрэгтэй. Тэг зай гаргахгүй бол жоохон зай авах юм бол гард руу буцаад орох боломжтой харагдаж байна. За одоо энэ дээрээс за маунт алдлаа да. Фул маунт алдчихлаа энэ дээр. 4 оноо алдчихж байгаа. За энэ бол нилээд лав барьцсан бас энэс гарахад бас хэцүү. Гэхдээ боломжтой. Тааза сайн өргөө. За энэ одоо ингээд сулрангуутал хөлөө сайн игээд гард руу орчих хэрэгтэй байгаа юм. Барьцас гайгүй сул байна одоохондоо бол. За энэ нөхцөлд бол за энэ цаг дууссан бол та. За ингээд 7-0-ийн хэсцээгээр номин өрсөлдөгчөө ялж байна. За номин 44 кг хэмжээнд ялт байгуулж байна. За 57 кг хэмжингийн даваа цэцэг болор тунгалаг 2 юм уу? Болор цэцэг бол ялаад одоо энэ хоёрын хин ялсан нь бол одоо бацагтай барилдах юм хэрэгтэй болох юм байна. Тийм байна. 57 кг хэмжингийн за даваа цэцэг болор тунгалаг нараа инхүү барьж гэлээ. Сэлэнгэ аймгийн Цант сумын тамирчин байна. Даваа цэцгийн хувьд за болор цэцгийн бол борноор дэвжээний болор тунгалагын хувьд борноор дэвжээний за одоо энэ орчин байна. Сармаа ичвэл оноо авах гээд байдаг. Ард нь гарчаад сармагаа их хэрэгтэй байна. Цаврын 2 үлээ ижиж 3 секунд басны дараа 4 оноо авах боломжтой. За одоо л хийгээд авах хэрэгтэй юм да. Ингээд зай өгцөн нөхцөл. Тэгээд хөлөө тэнд байлах хэрэгтэй байгаа. За дэвжэнээс гарсан учраас одоо барилтаа босоогос эхлүүлж байна. Бацсаг шүүгч. За шууд хамгаалалт гардны позишн руу орж ийн. За бас гар татах гэж үзлээ. За үүрж ийн. За болор тонглоо түрүүн маунт авсан гэ 4 оноо авсан байна. Back mount. За ингэ дивжинс гараа авчлаа. За сэнийхээ байрлалаас төвчнийг бол бас эхэлнэ. Болор тонглол бол хамгаалтын байрлал гарданд байгаа. Гард авсан байгаа. За ингээд одоо улаан бустай тамирчин бол одоо доороос дээшээ бусаад гараад ирэх юм бол байрлал солигдчих юм бол ер нь 2 оноо авах боломжтой. Тэрийг sweep гэж нэрлэдэг байгаа. Хамгаалтын байрлалаас илүү одоо давчлах байрлал шилжих ийм нөхцөлд оноо олгож байгаа. За даваа цэцгийн хувьд бол одоо энэ хөл чагтлсан энэ хөлийг задлаад аль нэг тал руу хоёр тал руу гараад тэгжиж оноо авах тийм нөхцөл үүснэ. Тийм учраас одоо болор тунгалаг бол гардыг маш сайн игээд налдахгүй байхыг хичээж байгаа бох. За даваа цэцгийн хувьд бол гараа хитрхээ урагшаа тавих юм бол бас гарт татуулах тийм ихний үйлдвэрт орж магадгүй самааг бас гараад их
эцээр нь уушаас тавьж болохгүй. За энд хөлийг цагтлсан хөлийг бас задлах гад үзэж байна. Бас хоошоо гараа оруулаад дундуур хийгээд бас тайлждаг бас нэг тийм арга байгаа. За ингээд цаг дуусчих шиг байна. За ингээд 4-0-ийн харьцаатаар болор тунгалаг өрсөлдөгчөө ялж байна. За шууд гард хамгаалтын позишн руу яваад орчлоо. За 57 кг хэмжингийн за энд Улаанбаалгын тамирчин итгэхгүй барилж ингээд сая торгох шиг болсон. Эсвэл анхаарал өгсөн үү? Гараа зангидсан байдлаараа уул нь үзүүлсэн. За энэ бол half guard буюу хагас guard байралд орсон байна. Найдын чимэг. За улаан бүс зүүсний тамирчин бол Улаанбаалгын тамирчин гэж нэрлэдэг байгаа. За энэ одоо guard pass болсон гэж 3 оноо өгсөн байна. Энэ хамгаалтыг задлан гарцсан. Салтанаас гарсан байна. 3 оноо өгсөн байна. За цаг дууссан л та 3-2 хэсэгтээр Ануучин өрсөлдөгчөө ялж байна. За дараагийн тамирчин гарч ирсэн байна. Одоо бол Ануучин Надин чимэг хоёр гарч ирсэн байна. Аавшраа мөнгө чаргал нэн хоёр. за мөнгө чаргал номын 44 кг хэмжээнд. За 44 кг хэмжээнд аврагын барилтаа явуулж байгаа юм байна. За мөнх чаргал Улаанбаалгаас гарч ирсэн тамирчин байна. Энэ Сэлэн аймгийн Самт сумын тамирчин. Номин бол Налахын тамирчин юм байна. За нилээ бужигнаа явчлаа. За энэ дээр full mount, back mount орсон байна уугүй үзэж байна. За back mount орсон байна.
За баг маань хөлийн сар гаргачлаа ер нь. За хин ясна одоо бас авраг болох. Улмаар одоо Чансааны 100 оноог нэмж авах хариуцлагатай юм чухал барилдаан тулаан одоо үргэлжилж байна. За мөнгө жаргал номинаар 44 кг хэмжээнд хоёулаа одоо бас хүнд учраануудыг давж гарч ирж жигшээд ялсуултан барилдаж байна. За үлд орлоо. Хорамаа за аваад боц шүү. За ингээ 2 оноо болж байгаа. За өх булангийн тэмшин номон 4 оноо авсан байна. Мөн карт пассыг хамгаалтыг задлсан ингээ 3 оноо сайн нэмж өгч байна. За онооны харьцаа 9-0. За одоо ингээ болтын барьцаа авах гад мөн маунт авсан байна. Бак маунт авсан учраас 4 оноо өглөө. За 13 тиг. За ингрээрээс боох барьц авцсан байна уу гэсэн энэ талаа сайн харагдахгүй байна. За авцсан байна. Гэхдээ арай оруулах чадаагүй болох шиг байна. Гарын хорчод оруулахгүй байгаа юм байна. За одоо за ер нь юу нэг жоох барьц орцсон. Гэхдээ гарыг сайн лав авч чадаагүй байна. За ингээд цаг дуусчээ. За 13-ыг харьцаатай номин өрсөлдөгчөө ялж аварга алтан медалийг хүртэж байна. Хүүхдүүдийг спорт туртай болгохын тулд өөрөө болохоор малын эмч тийм хүн байсан. Тэгээд анх жижигсүг тэнд эхэлж очиод танилцчих юм уу тий. Хичээлж эхэлсэн. 2 сар арай хүрээгүй. Тэгээд цагаан бүснээс шууд цэнгэр бүс рүү орж исэн нэг тийм тохиолдол байдгийг одоо яг бүсийг бол жил гарan хичээлж ээж цагаа хурааж ээж авдаг. Үгүй бол дасгалжуулагч нь бэлэн болсон гэж үзэх юм бол бүсийг олгодог. За тэгээд цагаан бүстэй нэг тэмцээнд орсон юм а тэнд. Тэгээд нэг хагас финал шалгараад тэгээд түүний дараах нь дасгалжуулагч нь бол цэгэр бүс өгөөд өгч исэн. Яг өмнөд Бразилийн улсын аврах тэмцээнд одоо тэмцээнд л авч явах зорилготой байсан юм шиг байна. Тэгээ яг миний ажлын хугацаа дуусаад тэгээд буцаж исэн. Тэгээ түүнээс хойш ерөнхийдөө нэг 2 жил гаруй завсарлсан. Тэгээд одоо Монголд ирснээс хойш бас хичээлж буцааж иргэн сэргээж одоо хичээлж эхэлсэн. Одоо бол ягаан бүстэй. За мөнгөн заяа хилчин спорт хорооны тамирчин мөнгөн заяа Зохих булангоос Дорногов аймгийн тамирчин Содон цэцэг нар барилж эхэллээ. Энэ хоёрын хэн ялсныг нь бол Игшэв дожо клубын тамирчин Халиун одоо хүлээж байна дараагийн одоо тойрогт. За улмаар одоо тэгээд Халиуна энэ хоёрын хин ялсан нь цаашаа бас медалийн өнгөрөө хувиргах шил хариуцлагатай юм. Барилдаан. За одоо энэс харж байгаа нэг одоо болт хийх гээд үзээд байна. Энэ бас ер нь бол энэ гард хийсэн байхад бол болт хийхэд маш хэцүү байдаг. Тэгэхээр ер нь хүчээ гардсаж байгаа юм болоод идэгий. Энийг бас тамирчсан ойлгох хэрэгтэй. Эндээс болт хийхэд маш хэцүү. Одоо тэгээд ер нь хаана одоо бэлэн сургалтаа хийж байна. За би болохоор Гаруда клуб сургалтаа хийдэг тий. Гарада клуб ер нь хэдэн онд анх байгуулдаг. Энэ сая одоо оролцоо тавьчихсан нилээдгүй тус клуб тус харьяалагдан барилддаг бэлтгэл сургалтаа хийдэг юм залуучууд байна шүү дээ. Оюунбатын хувьд энэ клубт хичээлж багшилж байсан баг тийм ээ. Тийм, Оюунбат бол Гарада клубын тамирчин байсан. Бас дасгалжуулагч байсан. Хүүхдийн хичээлүүдийг ордог байсан. Тэгээ сүүлд Бээжинд урилгаар одоо ингээд дасгалжуулагчаар явсан байгаа. Танай клуб хаана хичээлдэггүй хүүхдүүд нээлттэй юу? Очоод бэлтгэл сургалтаа хийхэд ямар боломж болцоотой байдгүй? Хэд хэдэн наснд одоо бас тамирчид хүүхдүүдийг ер нь бэлдэж байна. За Гарада клуб төмөгч болгоо нэг давхарт байрладаг.
За жижигцүгийн бэлтгэлүүд бол нэгт 3-5 өдөр 6:30-аас насан туршид зориулсан бэлтгэл явагддаг. Хүүхдийн бэлтгэл бол 4 цагаас явдаг. Тэгээд энд янз бүрийн насны хүүхдүүд л байгаа л да. Хүүхдүүдийн хувьд. За тэгээд 2-4 хагасаа өдрүүд нь кикбоксинг төрлийн бэлтгэлүүд явдаг. За ингээд 7 хоногийн 6 өдөр ерөнхийдөө хичээлдэг ийм газар байгаа. За одоо 3 жилийн өмнө 5 сарын 11-ний өдөр л Гаруудаа гэдэг клуб байгуулагдаж ирсэн. Хэдэн одоо багштайгаар зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байна. За одоо 2-3 багштай байгаах. Болд Эрдэнэ багш ерөнхийдөө Гаруудаа клубын яг багш тасалжуулагч Батбилэг багш мөн тасалжуулагч нар ажилладаг. За цаг дууссан байна. За мөнгөн заяа аяалтай байгааснаар дараагийн тойрогт халиунаатай. Учраа таарах нь дээ. За энэ эмэгтэйчүүдийн Брэлдан үргэлжлэлээр байна. За эмэгтэйчүүдийн 80 кг-ийн жинд цогцолмаа дөлгөөн 2 учраа таарсан бол ингчин Санжидмаа нар оноо таарад байгаа. За Женко клубын тамирчин Санжидмаа, Даян Шонгор клубын тамирчин Ингчинтэй. За мөн Даян Шонгор клубын тамирчин Цогцолмаа Борнуур дэвжээний бүх дөлгөөнтэй тус оноо таарсан ийм одоо дүр зураг харагдаж байна. За энэ бүхэл оноо авсан баха. Энэ хэсгүүд ер нь 4 оноо бол авчин тий. Тийм ингээ сая ерөнхийдөө тонгороод 2 оноо авч байгаа тейкдаун болоод тэгээ маунт хийгээд хөлөө оруулж байгаа учраас ингээ 4 оноо ингээ нийт 6 оноо. 6 оноо. Ямар нэгэн байдлаар босоогоос одоо унгаагаад 3 секунд барихад л 2 оноо байдаг. 4 онооны байрлалууд ерөөсө хоёрхан байдаг. Нэг нь дээрээс нь одоо ингэж гарч суух, мордож суух. Эсвэл артлаас нь мордож сармаа ээж суух. Ингээл 4 оноо. 3 оноо авах нэг л боломж байна. Тэр нь хамгаалтын байрлалыг одоо задлж тэр нэг гар чагтлсан хөлийг задлаад хажууд нь гараад цээжин дээр дараа твчих юм бол ерөнхийдөө 3 оноо байрлалд орчиж байгаа. За болт орсон. Болт орох шиг боллоо тийм ээ. Болт орсон учраас өгч байна. Тэгээ цэвэр ялтыг өгч байна. За дараагийн барилдаан мөнгөн заяа Инкваторын халуун хоёрын хооронд игшэв дожны чин. Энэ хэрэг хин ялснуудаа бас баццгтай барилдах юм дүр зураг харагдаж байна. За шууд гард руу шилжиж байна. Халууны хувьд. За энд бол оноо авахгүй. За энд мөнгөн заяа гардыг бол пасссан гэж үзэж байна. Тэг 3 оноо заасан. За халуунд бол 2 оноог мөнгөн заяа дуучлаар 2 оноо нэмж өгч байгаа юм байна. За энд болтын барьц автсан баг шиг байна. Харин орсон уугүй юу? За энэ болтын барьц орсон байна. За барьц нь арай сол байгаа юм шиг байна. Нэг болт орсон шинж бол харагдахгүй байна. За энд бол хараа back mount сармаад back mount орсон ч 4 оноо авчээ халуун. 5-4 харьцаатай үргэлжилж байна. За игшэв дожо клубын тамирчин халуунагийн хувьд эхний тойрогтоо бол ийм өргөсөн. За харин мөнгөн заяагийн хувьд бол эхний тойрогтоо Норон аймгийн тамирчин содон цэцгийг ялж медалийн өнгөө хувиргах чухал тулаан одоо барилдаана хийж байна. За боох эхний хөлбөр шилжсэн. Боохт орохгүй байгаа юм шиг байна ер нь. Боохт орох юм бол ер нь тэгээд 1-2 гээд ер нь шууд байхгүй ер нь оноо шилжих тийм ээ. За тэгэл яах вэ? Төвчтэй орох. Энэ л 3 секунд л орчин байна. 3 секунд орчин лээ. Тэгэл унтчихдаг. Тэгээд угаасаа унтчих бол шүүх зогсоо чинь. Тэр яг нөгөө цусны эргэл зогсчоор шууд ухаан алдчихдаг юм л да.
За болт бол нэг тэмсвэртэй орсон шинжгүй байна. За халууны хувьд бол барьцаа жоохон лавшруулж иж арай илүү болт орох бах. За ингээд ер нь одоо 2 ч удаа ингэрээ барьцаа боох гэж оролдоод болсонгүй дээ. За ингээд цаг дуусч мөнгөн заяа ялт байгуулж байна. За талаан сольж гарч ирсэн байна. Үүнийг одоо шүүгч ус анзаараад гаргаж байна. За дөлгөө нэг давуулсан барьцсан дээрээс хөмөрх нь хутгах нь жудаа суурьтай хөмөрсөн. За хашиж ер нь бас өөр урагшаа унаад их ивгүй барьцаа алдсан. Цогцлмогийн үед одоо том оноо авах бүрэн боломжтой харагдж байна да. Урагшаа гудтаа 4 хөдлүүлээд өөдөглүүлээд явах хэрэгтэй байна. За баруун талд нэг сууж хонгодоод. За хонгодоо цасаа гаргаад ирсэн. За эндээс бол яхаа аргагүй бол унаа. За маунт бицний байрал маунт. За өөр ингэж сая тойроод хойш шидэж болоогүй бах та хажуу талд нь гараад. За цогцлмоо ямар ч үсэн бас нэлээд хүч гаргаж хичээсний үр дүнд бол өстөшөөс 2 оноо салгаад авлаа. За давуулж өрөөлөө гандаа ингээд хөмөрөхгүй дотоо хөмрөөд за энэ эвгүй шүү. Одоо хөдөө татаад авчих юм болч бас. Цогцлмогийн үед эвгүй байрлаж шилжихэндээ. За 4 оноо нэмж авсан 6-0. Орнууд хэмжээний тамирчин дөлгөөний хувьд одоо ямар ч одоо барьцгүй дэми давуулж бариад тэгээ давуулж барьсан аль давуулсан талд нь бол одоо цогцлмоо хонгодож гаргаж ирэх шидэд байна. Бэртэй л үний хийдэг ажилдаа ер нь бол одоо ямар ч үнийг сугдсан барьсан дээрээс за тэгээд тохой сөхөж хонгод нь тэр гэдэг нь ер нь бол одоо бэртэй ийм одоо бөхчүүдийн хийдэг мэх. За дөлгөөн гарт үчигт байрлал шилжсэн. Заавал гарт үчих мөхийг бол авахд их боломжтой барьц авсан байлууч тавьчлаа. За ингээд дивжинс гарчээ. Яа сурагчид ухтраал ард нараад сармагаа ичлээ. Чанга сая ард нараад маунт авсан учраас 4 оноо орсон. За ингээд 7-4 ярцтай дөлгөөн өрсөлдөгч ялж байна. За ингээд дараач хоёр тамирчин гарч ирээд шууд гард
хамгаалтын байр руу орсон боловч одоо яг за нэлээд алдах шахлаад хамгаалтын байрлалыг за одоо энэ бол нэг хөлийг чагтлсан учраас half guard буюу хагас хамгаалт гэж нэрлэдэг байгаа. За ийм байралтай байна. Эндээс мултарчих юм бол одоо guard pass буюу хамгаалтыг задлсан гэж үзээд 3 оноо олох ёстой. За 3 он задлаад пасс хийгээд 3 оноо авахын тулд 3 секундаас барих ёстой байгаа. За энэ пасс хийгээд full mount авчлаа. Мордох байралд орцсон учраас дахиад 4 оноо өөртөө авах боломжийг бий болгоод авах шиг байна. За ингээд 7-0. За эндээс бол одоо цэгэр болгоны тамирчин халуун гарах шаардлагатай байна. Одоо эндээс түлхээд таазаа хийгээл гардныхаа байрлал бол орох хэрэгтэй байгаа дам да. Тэгэхгүй бол гарахад хэцүү. За наад хөлийг ингэж явдаг нь бол зүв байгаа юм. Гэхдээ нөгөө тийш нь давал бол илүү ашигтай. За дахиад байрлалаа соллоо. За зүв ингээд болон түлхээд байрлал өөрчилчихвэл халуунд ирэхтэй байлаа. Одоо 17-0 ярцаатай. Болор тунгалаг хошуучилж явна. За энэ техник гэдэг бол маш чухал. Яагаад бол бүх юмыг бяраар хүчээрээс шийдэж болдгоо. Тэгэхээр техник маш сайн байж иж ер нь эндээс гарах энэ боломжуудыг бий болгоно. За энэ дээшээ гарч ирдэг зөв. Одоо энэ гардыг одоо задлах хэрэгтэй байна. Цээж дээшээ байх хэрэгтэй. Цээж дээшээ байж иж энэ хүний барьцыг олохгүй бас байралд нь орохгүй байх. Тийм өсөлтийг бий болгодог. За ингээд хамгаалтын байралд орцсон байгаа хүнийг бооход бол хэцүү. Энэ бол одоо маш хэцүү болдог л ингээд хийх гээд үзээд байна. За ингээд буцаад байрлаа алдаад өөрөө доороо орчлоо. Тэгэхээр одоо 2 оноо sweep piece ингээд 2 оноо олгочих байна. За sweep piece нь ч гэсэн өөрөө хамгаалтын байрал одоо байралд байгаад байгаа учраас нөгөө хүнд нь оноо олгохдохгүй байна. Тэгээд онооны ил тав 25-0-оор хошуучилж явна болор тунгалаг. За халууд 2 оноо олгосон байна. Sweep хийгээд барьцаадарсан гэж үзээд 25-2. За халуун бол одоо гүйц онооны хувьд гүйцэж төрүүлнэ гэдэг бол маш хэцүү учраас шууд болтны юм хийхсэн маш чухал байна. Болт өчлөлтийн байрлал руу орох шилжих. За энэ болтыг хийх орлож байна. За ингээд цаг дуусчээ. 25-2-ын харьцаатаар болор тунгалаг өрсөлдөгчөө ялж байна. За дараагийн 2 тамирчин маань гарч ирсэн байна. 8 кг-ийн цагаан бүсний ангилалт инхчин санжидмаа 2 гарч ирсэн байна. За дивжинс гарсан үзэж ах шиг байна. Одоо голоос эхэлнэ. За ачгаад тутлаа. За одоо эндээс ингэж удаан доош харж хөвтгөл маш ашиггүй байрал. Хурдхан шиг дээшээ хараад авах хэрэгтэй. Дээшээ хараад гард хамгаалтын байрлал шилжих нь ашигтай. За энэ байрлалаас бас болт молд орж ирэх магадлал өндөртэй. Хоолороо болт орж ирж болно. Сармаа алдчих юм бол 4 оноо алдна.
За Америкийн өчил бол орсонгүй. Усад ирлээ. За ачих гад л үзээд байна. За дивжинс гараад дивжиг голлуулна. За давуулж гад. За дивжин шүгч бол 2 оноо заасан. Цэгэр болон тамирчин санжидмаа. Тейк даун 2 оноо авлаа. За давхар ачих гад үзлээ. За бихний орлого хийж байна. За доорогоо хүн бол энэ тэр хоёр хөлийг л цавраг оруулж болохгүй гэх юм бол 4 оноо алдчихна. Тэгэл бол хурдан дээшээ хараад босоод дээшээ харах хэрэгтэй байна. За ингээд цаг дууссан юм шиг байна. 2-0 харьцаатай санжидмаа өрсөлдөгч ялж байна. Дуудаж эхэллээ. За анхудаа ягаан. Одоо гítэ тамирчин гарч ирж байна. Жижигсүгийн хувьд одоо ягаан хар байна. Зам одоо хөх байна тийм ээ. Зам байна. Мөн одоо сагаан гэдэг өнгө ер нь бол байна. Ягаан гítэ тамирчин өнөөдөр бас анхудаа гарч ирж байна. Энэ одоо өнгөний хувьд ерөөхдөө чансаанд бол нөлөөлөхгүй шүү дээ. Тийм нөлөөлөхгүй. Тийм зөвхөн бүсээрээ. Зарим тэмцээн зөвхөн одоо цагаан цэнгэр гийг зааж өгдөг. Чи надад Ази аврах ч юм уу те. Нээлттэй тэмцээн улсын аврагууд бол хамаагүй, гиний өнгө нь бол хамаагүй. Зөвхөн бүснийхээ өнгөөр явдаг болохоор. За тэгээд энэ одоо тэмцээн эхлэхээс өмнө ч юм уу одоо энэ ги гэж яриад байгаа тийм ээ. Дуур кимино. Тийм. Киминод одоо энэ хамцын энэ хэмжээ байх уу? Байлгүй яах вэ? Хамцуугийн шалгаж. Тийм. Тийм. Миний санаж байгаа нэг Солонгос залтай Солонгос байдаг шүү дээ. Солонгосын нэг алдартай тамирчин. Бас олон тэмцээний ордонд орж исэн. Нөхөр болохоор хамцыгаа одоо ингээд 2-2 хуруу ингээд хасцсан. Байсан. Бүр 10 хэдэн жилийн дараа бол бас мэдэгдэж байсан. Сүүлд нөхөр өөрөө Холливуд тулаанд ороод Холливуд тулааны одоо One Champion тэмцээний үсний одоо анхны тэмцээнд орж явж байгаад бас одоо баригдсан байгаа. Яасангүй нөхөр өөрийнхөө биеийг ингээд гар халдирдаг тосоор тосолцсон байсан. Би халдирдаг тосоор. Ингээд тосолцсон байсан сүүлд нөгөө өчөлд ороход боолтонд юусоо ингээд гулгаад байсан чинь нөхөр өөрийгөө тухайн тамирчин өөрийгөө тосолцсон байсан гэдэг. Их залтай юм үйлдэл гардаг. Тийм учраас ялангуяа тамирчдыг орхоос өмнө би сая бодож байлаа. Гигийнх нь одоо хэмжээг ус авдаг байх. Тэгэл яах вэ? Уусаа хэмждэг тийм багж байгаа. Тэрүүгээрээ хэмжиж үзэл одоо ханцуураа гар орох цай байна уугүй юу те ханцуу богоо хурж ийн уугүй гэдэг хараад шалгаад гаргадаг байгаа ер нь дэвжин дээр ч гэсэн. За 3-0 ярцтай. Цэцэг ялт байгуулж байна. Болт цэвэр ялт авч байна. Маш олон тамирчид орж байгаа учраас бас үнэхээр одоо барилдаан бол хуваар шахуу байна.
За юу барилтаа эхэллээ. За хөл давхар хамгаад үзлээ. Дутчлаа. За шууд гард руу орж байна. Булангийн дэмж мөнгөн заяа. Тэндээсээ гар татах мэхий хэлбэрлүү орох гэсэн боловч ер нь тэрийг бол бацаа өгөхгүй байна. Гараа богиносгоч барьчаад. За нөгөө гарт нь татах гэж үзэж байна. Энд дээр одоо гурвалжин оруулах боломжийн нөхцөл байдал үүссэн байна. Гэхдээ толгойн одоо молторчвол орохгүй л дээ. За гурвалжин орох бол гар татдаг юм комбинац байдаг. За тэр бас арай орсонгүй. За 57 кг-ын жингийн яг энэ жингийн хүрэл медалийг Борноор дэвжээний Болор Тунгал хүртсэн байгаа. За ингээд Баццэг мөнгөн заяа хоёрын хэн одоо яасан нь аврагын алтан медалийг хүртэх ийм одоо хариуцлагатай барилдаан тулаанаа хийж байна. За мөнгөн заяа хамгаалтын байрлал гард байрлал орчлоо. За Баццгийн хувьд бол нэг одоо барьцын задлал одоо за энэ гарт орог байна. Гар нуурчлаа тэгэхээр энд бол ордоггүй. За одоо энийг харин далимдуулаад тийм гард пас 3 оноо авах хэрэгтэй. За тэр байрлал нь яваад орчлоо. За 3-0 ярьцтай. За ингээд маунт алдчихлаа да. Энэ 3 секунд барьчих юм бол 4 оноо байдаг. Үгүй бол advantage point байж магадгүй. За 3 секунд барьсан байна гэж үзсэн байна. 7-0 ярьцтай Баццэг тэргүүлж байна. За их шав. За Ложо клубын тамирчин Баццэг. За сая цохоод цэр алтыг өгч байна. За нөгөө тамирчин ямар нэгэн байдлаар одоо би айл хэсэгт нөгөө тамирчин би айл нэг хэсэгт одоо дохио өгөх юм уу, ойрлох юм уу, тэ ойрлж чарлах юм уу гэх юм шууд ялтыг өгдөг, цогсоогоол ялтыг өгдөг. За 80 кг-ын жингийн цагаан бусны ангилалд цогцол маягч хоёр гарч ирсэн байна. За энэ бол 80 кг-ын жингийн хүрэл медалийн барилдаан явуулж байна. За ингээд ард нь гаргасан даваад члаа. За ингээд оноо авахгүй гэж дэвжинээ болоос эхлүүлж байна. За жижигсүгийн спортод бол ямар нэгэн байралд ороод давуу байралд ороод оноо авахын тулд тэр байрлалыг 3 секунд заавал барьж барих ёстой. Тэгжиж оноогоо баталгаажуулдаг. Давуу талыг авч чадаагүй тохиолдолд бол идэвхий оноо гэж авдаг. За та бүхэн үзэгч та бүхэн харж байгаа хоёр тамирчин яллахын тулд нэгэнд нь арай өөр өнгийн бүс, улаан өнгийн бүс зөөж байгаа. За тэгээ улаан өнгийн бүстэй тамирчин манд улаан булангийн тамирчин. За нөгөө тамирчин манд цэнгэр бүстэй цэнгэр булангийн тамирчингээ ялгаж байгаа.
За энэ жижигцүү спортын хөгжил бол сүүлийн 10 гаруй жил маш өндөр хурцтай явагдаж байгаа. Сүүлийн жилд Америк нэгдсэн улсад бол хамгийн их нэгдсэн одоо жимийн тоогоор жижигцүү орсон байсан. Маш олон жижигцүүгийн төвчл бол нээгдэж байгаа. Тэрнийхээ дагуу бас тамирчид нь бас олширч байгаа. За энэ утгаараа 2020 дараачийн Олимпиадад жижигцүүг оруулах гэсэн зорилготой холбоодод ажиллаж байгаа. За үүний нэг илэрэл бол Монгол National Pro олон улсын нийтлэлтэй тэмцээн зохион байгуулагч байгаа. Та бүхэн үзэж байна. За хоёр тамирч айлал оноогүй тохиолдолд хин илүү идэвхтэй байрлалсан ялах тийм боломжтой байдаг. За тийм учраас энд шүүгчийн үүрэг маш чухал. Хин идэх гараад хин идэх гарахгүй байгааг нь анзаарч явах хэрэгтэй. Нэмэлт цаг гэж одоо ер нь байхгүй учраас ер нь шууд л одоо шүүгчдийн саналаар ялагчийг тодруулах учраас хоёр тамирчид хуулийн хийн оноог байсан ч гэсэн идэвхийг харуулах хэрэгтэй. Зөө. За ингээд цэгэр болон инхчинд ялалтыг өгч байна. За давхар амлаа дутлаа. За эртээчүүдийн 66 кг цагаан бүсний ангилалд өсөх хоёр даш очир хоёр тамирч маань гарч ирсэн. За ингээд даш очрын хувьд бол хагас гардны байрлалыг авсан байна. Хагас хамгаалтын байрлалд орсон. Нэг хөлийг чагталц холбосон одоо ингээд барилдааны үргэлжлүүлж байна. За Улаанбаалангийн тамирчин бол ерөнхийдөө энэ хөлийг задлаад өөрийгөө давуу байралд оруулах шаардлагатай. Тэгжээж онооны болцол хангана. За ингээд за гарт татах эхний үйлбэр орсон байна. За ингээд цогсолоо энэ барьц орсон учраас цаашд одоо бэрхлэгэмтээс хамгаалал зогсоож ялтыг өгч байна. Энэ бол барьц нэлээд лав орсон байсан. Тэгээд татхад бол энэ залуучууд нь маш хурдан татчих юм бол бас гэмтлэг авах бас магадaltaй. Шууд зогсоож байна. За дараач хоёр тамирчин гарч ирсэн байна. За 66 кг-ийн цагаан бүсний ангил. За энэ бол одоо 2 оноо хөмөрчлөө. Тэг даун 2 оноо боллоо. За энэ бол нөгөө arm triangle гэдэг бихийг хийж гүйцэтгэх гээд болт авах гээд үзэж байна. Хоёр гар толгойн тусламжтай arm triangle хийх гэж үзэж байна. За тэр нь бүтлгүүц учраас байрлал солиод
Одоо back mount. За Сарман ижил back mount болчихно. За ингээд back mount-ийг 4 оноо орчжээ. За одоо эндээс болтын барьц арай ороог байна. За энэ ингрис аваад. За бас болтын барьц авч гин. За ингээд болт орсон учраас tap out буюу цэвэр ялт болцлыг хангалаа. За дараагийн тамирчдыг шүүгч урж байна. За эсрэгтлийн 3 дугаар дивизийн 2 дугаар дивизийн дээр 66 кг жингийн дараагийн барилдаанд үргэлжлэх юм байна. За 80 кг-ийн Дөлгөөн Санжид манаар гарч ирсэн байна. За нэг холоос тохох гэж үзээд дутуудж байна Санжид маа. За энэ Санжидмаа бол энэ тейкдаун оноо авах боломжтой нөхцөл бүрдчих шиг боллоо. За оноог бол олоог байна. Энд хамгаалтын байрлал орсон учраас энэ оноо олгоогүй юм шиг байна. За хагас хамгаалтын байрлал шилжсэн байна. За Санжид маа хөлөө нутаад авчих юм бол бас өөртөө ашигтай байдлыг бий болох боломжтой харагдаж байна. За шүүгч Улаанболонгийн тамирчин идэхгүй байрлаж байна. Хамгаалаад байна гэж сая торгож байна. За энэ хоёрын хэн ялсан нь эмэгтэйчүүдийн 80 кг хэмжээнд аваргын алтан медалыг хүртэн. За 2019 оны Монгол улсын аварга болно. За энэ жинд хүрэл медалыг Даян Шонгор дивизийн тамирчин Ингчин хүртсэн байна. За дэлгэн карт пас хийсэн 2 оноо өгч байна. Санжид магийн хувьд Женка клубын тамирчин. За Монгол улсын гавьяа тасгалжуулагч Женка клуб, хан улдүрэг Женка клуб, Монгол улсын гавьяа тасгалжуулагч Шар хуугийн Цэвлмаа багшийн одоо шавнарын нэг байна. За уушлын карт пас биш энэ тейкдауны 2 оноо олгосон байна. За энэ шүүгч хүрээд тамирчин сануулад байгаа нь барилдахгүй шүү. Торгож байна. Аль алийг торгож байна. Идэхгүй барилдаа гаргаж байна гэж. За их цаг дуусч 2 тигийн харьцаа дөлгөн өрсөлдөгчөө ялж байна. Зяны базар guard position руу орлоо. Хамгаалтын position. За ингээд харталт нь гараад ирлээ. Одоо эндээс
back mount авах боломж байвал хөлөө хийгээд back mount авах хэвээр. За хөлөө хийчлээ ер нь back mount орчлоо. За ингээд 4 оноо. За back mount-ын байрлалыг өөрөө тавиад явуулчлаа. Энэ бол их ашигтай байрлал гэдгийг тэр босоогоос. За уцаа guard хамгаалтын байрлал руу шилжлээ. За энэ хоёрын хэн ялсан хагас гişээр явж ирэх. Ийм одоо хариуцлагатай байдлыг хийж байна. Хагас гişээр тэр үедээ энэ хоёрын дараагаар ялсан юм бол хэн ялсан элбэг сайхан хүрэл даваа хоёрыг ялсан. Хагас гişээр бичиж харах юм байна. Зөвсгөр мэгүрс хоёр бол ингээд хагас гişээр бичиж таарсан. За энэ сая хамгаалтын байрлал дэшээ босоод гараад sweep 2 оноо авч байна. За гарт утсан. За 8 гол мэдээ тасрал гэлдэж оноогоор ихтэй одоо барилгын төсөлийг өсвөл хэрхэн хийгээс бас өөрийнх нь одоо бас хувь заяа өөрийн гарт байгаа шүү дээ. Ер нь бол хөгжлөө сайтын хамж байдаг юм. Ер нь одоо найдсан бэлтгэл сайтай ингээд төгсөг барилгын тухайн төгсгөлийг маш сайн хийдэг. Цуцаа бахтай. Тэр нь ер нь бол асуулттай байдаг. Өөрөө уян байх юм бол ер нь тэгээд тэгээ оноогоор хожигч явж байгаа сүултээ өвчлөл болт оруулцдаг тамирч зөндөө байдаг. Тэгээ ялагддаг нөхцлүүд бол зөндөө өсчдөг учраас цаг дуустал юм дууссан гэж ойлгож болохгүй. Аюултай. Яг л одоо сүүлийн хамт 30 жил цаг дууссан би одоо ялсан гэдгээр өөрөө тий. За ингэ шитгээ. За гард. За энд үржижсэн. За advantage буюу одоо орлого идэвхтэй барилсан оноог өгч чинь. Яг л твжиний зах ч гэсэн хийж гарсан учраас үржих боломжтой байсан гэж үзээд. За цаатлын дэмжид Оросын тамирч Монголын тамирчид. За Оросын тамирч ялтыг байгуулж байгаа харагдаж байна. За 14 тгийн харьцаатай Нямбазар барилдаанд хэрүүл. За ингээ болт орсон байна. За яг түрүүн ярьжсэн шиг болт ороод. За ингээд энэ амьсгалын зам яг цусныг одоо зам ингээд 3 секунд хаачаал ингээд. За эмч. За манай одоо хашир туршлагатай спортод одоо олон жил тамирчдын бэлтгэл сургалтад хамт байдаг, тэмцээн уралдаанд хамт байдаг манай спортын шилдэг мэрэгжилтэн байгаа учраас ер нь бол санаа зовх юу байх вэ? За ингээд сая бол одоо болт орсон байж. Болт орсон тий. Сая шүүгч ингээд 1 2 3 гэж ер нь. Тий ерөөсөө андшгуудаа тэгээд унтж байгаа хүн бол андшгүй. Энэ бол нэг тийм бас эрүүл мэндийн хортоо мортой гэдэг юм байна. Зөвхөн цусны гүйлдэл яг зогсон гутал тархи руу одоо ерөнхийдөө цус очихгүй шүү дээ. Тэгэхээр шууд унддаг. Тэгэл тэрийг зогсоогоол ерөнхийдөө агаар сэлхлүүлэл тэгэл. Тэснаа зоолтгүй энэ дээр бол. За элбэгсэн хүрэл даваа. За Хэра Монголиа клубын тамирчин элбэг сайхан. За хүрл овоогийн хүд Сэлэнг аймгийн Сант сумын тамирчин байна. За Сэлэнг аймгийн Сант сумаас олон шилдэг тамирч төрж гарсан уламжлалтай бас сайн тамирч төрдөг ийм утга. За энэ гурвалжин болт орж иж магадгүй энэ тэр доотлын хөл гараад ирэх юм бол тохоод энэ гурвалжин болтыг энэ гурвалжин болтыг оруулах гээд үзэж байна. Энэ элбэг сайхан. За энэ ясны хагас гişээр гараад ирнэ. За хөлийг тогчлоо ерөнхийдөө. За энэ байрлалаас
голлоос өргөжлөн. Нэг гурвалжин оршил бас их хэцүү, гарахад маш хэцүү байдаг. Гурвалжин болт нь гарын таталт бас их чухал үү? Энэ сонгод татах. Тэгээ хөлийн хавьчлалт тийм ээ. Тий. Одоо энэ жишээ нь толгойн ард байгаа хөл бол их чухал. Тэр наашаа сайн лав орчих юм бол тэгээд юм гарахад их хэцүү. За ингээ гурвалжин болтыг олсон бол ингээ дээр нь бас ингээ мордоод ингээ бас гараад ирдэг. Тэгэхээр за энэ бол ингээ барьцсан задрах гал байна. Задлах хэрэгтэй байна. Уул нь барьцын үед маш сайхан орсон байна. Одоо гарыг цэвэрлж энэ болт сайн орно. За ингээд цэврийн алтыг авлаа. Гурвалжин болт оруулсан байна. За энэхүү ялдаа госноор хагас гшээд гараад ирлээ. Дараачийн барилдаа нэг сонирхолтой болох хаа. За 66 кг. За Мягмар сүрэн Өсгөө 2. Авраг сургуулийн тамирчин Өсгөө 2. Зарханга аймгийн тамирчин Мягмар сүрэн 2. Чирээ таарсан. За Өсгөө шууд гард хамгаалтын байр руу шилжээд орчлоо. Одоо эндээсээ өрсөлдөгчөө аль нэг тал руу унгааж дээр нь гарч ирэх юм бол оноо авах боломжтой. Эсвэл болтын барьцуудыг хийх боломжтой. За энэ хоёр шагаанаас хатгаад болон төлөвчүүл. За ингээд суух сэжид. За арднаараа за энэ back mount авчлаа. Одоо энэ нөхцөлд бол нөө seat belt буюу нөө усуудлын даруулга барьцыг авчвал. Монгол одоо бүх юм барилдаанд сая бол нэг сармай татах ер нь хэлбэр болж тийм ээ. Хоёр хөл цалтаагаар ороод өргөөл тийм ээ. Сармаа явах. Тэгжээж 4 оноо болж байгаа. За энэ clock choke орсон байна уугүй юу? Оруулсан байх шиг байна. Гэхдээ арай бас ороог байх шиг байна. Толгойн давуулж татгаас илүү цаашгаа яг цагийн зүйш тойрсон бол илүү орно энэ болт. Тэр болтыг хийх гээд барьцавсан байх шиг байна. За эндээс бас гурвалжин аагүй байна. Гурвалжин бас орох боломжтой сая бас хөлбөр гарч ирсэн. За одоо ингээд дахиад back mount авчлаа. За эндээс бас хоолон дээр ингрийн барьцаас болтыг орлож байна. За Мягмар сүрэнгийн хувьд нилээд барьцаалцсан яг хэцүү байдалд байна. Одоо энэ харин барьцуудын задлаад нэг задлаад ах хэрэгтэй. За энэ бол ирүүнд орно, ирүүнд заримдаа өчөг орно, хоолоонд орно. За ингээд tap out цэврийн алтыг өгч байна. Заримдаа нэг чиг болт чинь хоолойны болт заавал хоолон дээр орох албагүй байдаг. Заримдаа ирүүн дээр ордог. Тэгсэн нөхцөл бол хүмүүс яхаараагүй өвдөлтийг мэдэрсний дараа л өгдөг. Тийм явдлууд байдаг. За нийт 2 хурдтай барилга тамирчин гараад ирчих боллоо. Өсөх 2 элбэг сайхан. Улаан бустай өсөх 2. За ингээд шууд гардны байрал руу орж ийн хамгаалтын байрал орлоо. Элбэг сайхан бол хамгаалтын байрлалс ирнэ. Байралд гонцлогтой юм шиг байна. За одоо ямар их хөлбөр сонгох нь харцгаая. За гарт татгахч байна. Гарднаас шууд гарт татах мхийн хөлбөр сонгоод гартанд татгахч оролж байна. За энэ одоо гарт тэнийх юм бол энэ гарт өчлөлт бол орно. Доош нь сайн дарахгүй бол энэ гарт бол өчлөлт орно. За ингээд гарт өчлөлт орсон байна. За энэ тэгээд
Энэ бол яг жижигцэг онцлог одоо яг энэ дээр гарч ирж байна. Гарднаас ингэж мэх хийж өчөлт авч дандаа гарднаас барилж байгаа харж байгаа. За эмэгтэйчүүдийн 70 кг цагаан усны ангилалд одон туяа улаан бүстэй эмүүчин хоёр гарч ирсэн байна. За 70 кг хэмжээнд Борнуур дэвжээний тамирчин Одон Туяа, Дорногов аймгийн тамирчин Бат цэцгийн эмүүжин нар ширээ таарсан морилж эхэллээ. За хамгаалтын байрлал давсан учраас одоо 3 оноо олох төстэй. Нэг одоо guard pass гэж нэрлэдэг байгаа. За тэгээд байршлаад авшруулад full mount авах гэж хичээж явах шиг байна. За full mount-ыг нөхөхгүй бас half guard хийгээд хагас хамгаалтанд шилжижээд эмүүчин бол ахиул болохгүй байна. За одоо энэ улаан бүстэй барилж байгаа бол Одон Туяа. Ямар нэг өнгийн бүсгүй байгаа нь эмүүчин. За ингээд half guard, хагас guard-ны байрлал авчлаа. Зяна нэрцаа 9 тик 3 удаа одоо guard pass одоо авсан учраас 9 тик боллоо. Хагас хамгаалалт авах холонд нь тайлаад задлаад хажууд нь гарчаад байгаа учраас 3 оноо тэр болгонд олгогдсон байна. За одоогийн байдлаар 9-ийн харьцаатай Одон Туяа шүчилж байна. За эндээс full mount авчих юм бол 4 оноо авах боломжтой болно. Тэгэх юм бол онооны харьцаа 13 тиг. За 13 тиг боллоо. За эмүүжингийн хувьд доороос одоо таа зүгч зай үсгэх хэрэгтэй. Тэгээ буцаад guard руугаа орж иж энэ хүнд байдлаас гарах хэрэгтэй байна. За улаан болгоос барилж байгаа энэ Одон Туяагийн хувьд бол байрлалаа хадгалж яхад бол ямар ч асуудал байхгүй. Оноогоор тэргүүлж явна. Байрлалаар бас тэргүүл илүү давуу байдалд байна. Одоо энэ саран болт оруулах гэж оролдож болохоор байна. За дахиад хагас хамгаалтын байрлал руу шилжлээд. За энэ цаг дуусч Одон Туяа 13 тэгээр өрсөлдөгчөө ялж байна. Тамирчдыг зөвч дуудаж байна. За мэмэрсэн өсөх 2. За хөмөрлөө. Тейкдауны 2 оноо.
За Мэгмарсүрэн бол сайн хөмөрдөг юм байна. 2 ч тамирчин хөмрөөд унгачд энэ одоогийн байдлаар. За өсөхөрийн хувьд бол гард руу орох гэдэл Дэлхийва байрал руу орох гэж оролж байгаа шүү байна. За өсвөр Мэгмарсүрэн хэн ялсан нь энэ удаагийн Монгол улсын аварга шалрах тэмцээнээс хүрэлэн медаль хүртэх. Хүрэлэн медалийн төлөөх барилаа хийж байна. За аварга алтан медалийн төлөө Hera Mongolia компани клубын тамирчин Элбэг сайхан аварга сургуулийн тамирчин Өсхөө Ирнар шалгаж сүлдээд байна. За тэр барилдаан тэр тулаан үнэхээр сонирхолтой болох баха. Хоёулаа одоо бас өрсөлдөж тамирчнаа цэвэр ялж өчөх мэхээр боох мэхээр цэвэр ууж гарч ирсэн ийм тамирчид. За энэ гарден энэ эвдчээд одоо байрлалаа зөө эзлээд очих юм бол одоо 3 оноо авах боломжтой. За энд л advantage point зааж байна. Идэвхтэй оноо зааж байна. За энд back mount орчлоо. За back mount авсан 4 оноо. За 6 тиг Мэгмарсүрэн. За одоо болтын барьцыг авч ийн энэ зүүнний урдуур. За энийг одоо мөн давхар биеэр нь figure 4 гэдэг дөрвийн тоо гэсэн тийм. Дөрвийн тоо шиг юм жагтлах одоо барьцыг бас авцсан байна хөлөөрөө. Тэр энэ бас их амьсгай бод маш хэцүү байдаг. Ийшээ хөдөлгөж болдгоо. Явуулдгоо ингээд сулардгоо. За одоо эндээс Изекиэл гэдэг юмхийг араас нь авч цэвэр ялтыг байгууллаа. Мэгмарсүрэн 2 дахь тамирчгаа гэж нэг мэхээрээ боож байна. За голын дэвжин дээр 60 кг-ийн цэгэр бүсний англилд Тэмүүлэн Мөнхтөр 2 гарч ирсэн байна. Өсвөрийн тамирчид гарч ирсэн байна. За шууд гард руу болон гурвалжингийн барьцыг авж гин. За баруун хөлийг жоохон давуулаад шигтэлчих юм бол ер нь гурвалжин болтын барьц орчих гээд байна. За бараг орчихгүй да. За гурвалжингийн барьц орсон. За энийг болгоомжтой байх бол савж болдгоо. Савж бол унгаахыг хоригддаг. За гурвалжингийн барьц арай л ороог байна. Гэхдээ их төгцсөн байна. За энэ дээр жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Шүүгчнэр мэдчихэж байгаа да энийг. За гурвалжин болт ороо сая өгчлөө. За Тэмүүлэн Мөнхтөр 2-ийн сонирхолтой тулаан барилдаан боллоо. За дэвжин дээр оюутлогын компани илж тамирчин шүүгч Батбайлаг гарч ирсэн байна. За 60 кг-ийн цэгэр бүсний өсвөрийн англилд Эрдэнэ очир Эрхэн бэлэг 2 хүч үзэж байна. За үүрлээ. За үүрэн дутсаа. За харин back mount алдчихв. За энэ хоёрын хэн ялсан нь аваргын алтан медалийн төлөө Ондоо клубын тамирчин Мөнхтөртэй ширээ таарсан байна. За ялагдсан нь Баруун хараа клубын тамирчин Тэмүүлэнтэй хүрэл медалийн төлөө ширээ таарах юм байна. За энэ
хоолоор боох мөхний барьц авсан. Арай ороогүй юм байна. Сул байна. За сүүрийн залуучуудын ангиллын 60 кг жингийн. За гарт татах мөхний барьц аваад татлаа. Брилдан. За амжилтаа сайн хамгаалж гарч ирж байна Эрдэнэчэр. Лонаны харьцаа 4 тэг. Хэрхэн бэлэг хөшөөчилж байна. За одоо энэ гард хөлийг задлаж ээж оноо аавна. Задлаад гард пас хийж ээж оноо авах боломжтой болно. За их үү. Цэриалтыг байгуулж байна. За хэн ялсан нь аваргын алтан медалийг хүртэнэ. $63 кг жингийн шигшээ. Брилдан. За гард гурвалжингийн барьцыг гурвалжин авах гэж оролдож байна шууд. За тэр хөлийн дарцсан байгаа учраас гурвалжин оруулсангүй. Шууд гарднаас гурвалжин оруулах гэж оролдлоо. За энэ нөхцөлд бол одоо гурвалжин оруулах хэцүү. За ингээд за одоо энэ хар гитэ барьж байгаа тамирчин бол Элбэг сайхан Хера Монголын клубын тамирчин. За дахиад гурвалжин авах гад барьц ирнэ орж ирж байна. За гард пас бол 3 секунд болоогүй гэж үзээд оноо олгоогүй байна. За эндээс гарднаас дээшээ гарч ирээд одоо свип 2 оноо бол авах болцоог бий болголоо. За одоо нэг өвдөглөөд гэх юм бол ер нь бас Элбэг сайхан оноо авах боломжтой харагдаж байна да. За энэ дэр шүүгчл идэх оноо зааж байна. За эргээд хамгаалтын байр руу шилжлээ. За Элбэг сайхан бол эндээс гурвалжин оруулах гэдэг энэ барьцыг маш их оруулаад байгаа юм. За X-card барилд шилжсэн байна. Хөлийн чахлаад. За эндээс хараа пас алдах нөхцөл байдлыг үүсгчихэд байна. Бас. За гард пас ороогүй. 3 секунд барьж чадаагүй учраас гард пасны оноо орсонгүй. Маш их төглөө. Идэхийн оноо авсан баха. За ингээд Өсгөрийн хувьд бол энэ гардыг одоо задлаад, хамгаалтыг задлаад, чагталсан хөлийг задлаад аль нэг тал руу гарах хэвээр гарч өөрийн давуу байдлыг үүсгэж иж өөртөө илүү ашигтай оноо авах болцоог бий болгоно. Энэ байдлаараа дуусах юм бол Элбэг сайхан одоо 2 оноо илүүтэйгээр хожих боломжтой байна. Оочлаар өсөх 2. За Элбэг сайхны хувьд одоо эндээс за гарт татах михний хөлбөрийг сонгоод за гарт татж гин. За энэ ингээд гарт татсан байгаа нөхцөлд хэрвээ барьц орчих юм бол хөвтэй байдал доошоо харсан ч гэсэн ордог. За орцсон уу юу? За их эвгүй шигдэж байна. За орчжээ. За Элбэг сайхан бол үнэнхээр одоо бартраас гарт үчих боох ер нь барилдаанд үнэнхээр одоо датж байгаа. Тийм байна. Ийм залуу тамирчин байна.
За Хера Монголиа клубын тамирчин Илбэг сайхан ихүү 66 кг хэмжээнд Монгол улсын авраг болж байна. За ингээд тэмцээн дээр ирсэн их бол ер нь дархан бэхэл болд юм да. За хэрэг клуб 2 жилийн өмнө байгуулсан санагч байна. 4 зам хавцаа байралтай байгаа гэж би санаад байна. Энэ багш тасгалзуулагч нь бол Японд байдаг. Тэгээд тэнчнээсээ бүснийхээ ангиллыг бүсээ олгодог тийм клуб байгаа. За яг үндсэн тасгалж болсон Батбаяр гэдэг солимог тулааны тийм суурьтай тийм залуу байгаа. Жижигцүүр мундаг. За Тэмүүтэн Эрдэнэ учирнаар хүрэл медалийн төлөө барилж эхэллээ. Нэр хин ясна хүрэл медалийг хүртэнэ. За өсвөр үе залуучуудын ангиллын 60 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан. За сая бол advantage оноо заагаад одоо back mount авчлаа. За энэ real neck choke перцэн орцсон байна. За энэ зөвхөн хоолойч эрүүн дээр ч гэсэн ордог ийм бэхийн хөлбөр байгаа. За авчжээ. Цэвэр ялтыг авч байна. За Улаанбаатараас гаш барилдсан Тэмүүлэн Монгол улсын аврах шалгуур тэмцээнээс хүрэл медальтай өсөж байна. Шгшээ барилдаан. За 66-аар шууд шилжиж байгаа юм байна. Төгөлдөр Ганбат 2. За шууд гард нүсэрч орлоо. За тэгээд Ингрийн барьцыг лав авч байна. Кросс чок гээд За нэмдэрчийн төгөлдрийн хувьд Монголын жудо академийн тамирчин байна. За Батцүхийн Ганбатын хувьд бүхийн овснуур галын овснуур дэвжээний бүх байна. За 66 кг хэмжээнд Ганбат, Төгөлдөр, Ган сүрэн за мөн Дорногов аймгийн тамирчин Эрдэнэ сайхан Оросын улбан улсын тамирчин Артем гэсэн тамирчид барилдаж байгаа юм байна. За дэвжээл голлуулж хоёр тамирчин голлуулж байна. Соёл ги бас дээгүүр нь даваад өдөрс учраас зогсоочлоо. За одоо нэс болт хийх гэж орлоо. Амжилтгүй боллоо. За Ганбат, Төгөлдөр За гарт чөкөд чинь шууд хөлөө давуулж гарт өчнө гэдэг бол ер нь хэцүү. Барьцаа сайн лав авч ийж гарт өчгөн их рүү шилжихгүй бол гар нугарцсан үед бол ордгоо. за хөхөсний ангиллын 66 кг хэмжээний
Эцгийн брилданууд үргэлжлэж байна. За энэ нөхцөлд бол шууд давуулж хөл гарт татна гэдэг бол маш хэцүү байна. За гарт хэцүү. Нугарсан байгаа үед бол энэ орчмоор юм шиг харагддаг нэг тийм юм шүү гаа. Гэхдээ нэг тий ордгоо тий. Нугалцсан үед бол ерөөсөө тэгж давуулж оруулж хэцүү. Сайн таазыг сайн сугруу оруулж иж. За одоо энд гар татах мехний. За буцаачлаа. Энд тааз маш чухал үүрэг гүйцэтгэх болохоор таазыг сайн эргүүлж иж тэр мэх рүү шилжүүл илүү амжилт олох нь илүү. За одоо энэ нөхцөлд бол одоо төгөлдрийн хувьд энэ гардыг задлаад салтанаас гарах хэрэгтэй байгаа. Тэхинд бол өвдөгний шуумнаас хатгаад дарж харуул хамгийн одоо найдвартай. Эсвэл гарын анцнаас тоглолт хийж бас гардаг. Маш олон үйлбэр байдаг л та. За цаг нэлээ явцсан шүүрнэ. За тэгээ цаг дууссан бол хин идэвхтэй байрлал, хин гарднаас илүү байрлалсан тэр нь ялалт байгуулах юм тийм. Шүүгч гигээс сануулсан хоёр тамирчинд. За цаг дууссан юм байна. За ингээд гарднаас илүү их байрлалсан учраас тамирчин ялтыг олгож байна. Ер нь халаалтгүй гарах нь хамгийн л буруу. Тамирчин үний хамгийн буруу. За одоо барилтаа эхэллээ. За ингээд хамгаалтын байрлал шилжлээ. Орсын тамирчин. За эндээс одоо боох мехний барьц авч гин. Хоолойны урдуур. За эндээс гарт татах мэх рүү бас шилжих боломжтой. Энэ хоёрын хин ялсан нь аврагын төлөө гарч ирэх. Ийм дүр зурагтай харагдаж байна. За ялсан нь Эзекиэл гээд хоолоон дээр баригдах. За мехийг оруулсан дутчлаа. За энэ гарыг ингэж өгнө гурвалжин оруулах нөхцөлийг бүрдүүлж болохоор гарыг хамаагүй салтаан тэгж нэг мөрийг үлдэх аюултай байдаг. За одоо тийм учраас ингээд яг гурвалжингийн болт ингээд за энэ гурвалжингийн болт орчлоо доо. За тийм байна. Гурвалжин болт орсон. За ингээд орсон дэмж гурвалжин болтоор цэвэр ялтыг байгуулж байна. За энэ хамгаалтын байрлал тэгээд салтаан донд багт нэг мөрийг үлдээж гарахаар яг ийм байдалд хүрдэг. Тэгэхээр маш хянуур гарыг маш богинохон биетэйгээ ойрхон байлгах нь маш чухал байдаг. Олон одоо хүүхд залуучууд манаас оролцож байна. 2020 онд чиглэсэн Азийн ус барилгын онроо чиглэсэн үйл ажиллагаа бол Монгол улсын ерөнхий хүртэлдэг анхаарал тавьж ажиллаж байгаа. За 60 кг хэмжээнд мөнх 2, эрхэм бэлэг 2, мөнх төр, эрхэм бэлэг 2. За мундаа бижижээ дэвчний тамирчин мөнхтөр гард авсан боловч за гард пасыг
алдахшглаа. Нэг advantage зааж байна. За эргүүлээд бас advantage аваад амжлаа. Би аль нь идэхийн нэг оноотой тэнцүү явж байна одоогийн байдлаар. За хамгаалтын байрал шилжлээ. Guard. За дөрөвний одоо 2 тамирчин бол 28 кг хэмжингийн 2 тамирчин шагналаа гардсан. За мөнгө жаргал болор чимэг нар одоо тэгвэл 32 кг хэмжингийн тамирчид шагналаа гардаж эхэллээ. За Батнамын буян заяа аврагын алтан медалийг хүртсэн бол Хэра Монголын клубын тамирчин Үүрийн цолбон, Бачимгийн Үүрийн цолбон мөнгө медаль хүртсэн. За хүрэл медалийг Монголын жудо академийн тамирчин Машутын Цэнд базар тус хүртсэн байна. Шагналаа гардаж авч байна. За гурвалжин болт ороод алдчихлаа. За гартанд татж гин өргөжлүүлээд гурвал. За ингээ хоёр мэхний хөлбөрөө гэдэг. Хоёр адвантаж авсан байгаа. Тэгэхээр идэхийн 3 оноотой явж байгаа болов мөнхтөр. За эрхэм бэлгийн бол маш сайн хамгаалж байна. Хамгаалтыг маш сайн хийж байна. За дахиад гурвалжингийн барьц орчлоо. Гурвалжин болтын эхний одоо барьц орчоод байна. За мөнхтөрийн хувьд бол зүүн хөлийг ухаж юм уу хажуу тишээ гарах юм бол энэ барьц нь бүр улам авшраад илүү хүнд болох болно. За эрхэм бэлэг бол эндээс амжилтаа гарлаа. За дахиад нэг идэхийн оноо. За эргүүлээд за гартанд татаад орчлоо. Ингээд цэвэр ялтыг авч байна. За ингээд хөхүүлэнгаас барилдсан эрхэм бэлэг авраг сургуулийн тамирчин эрхэм бэлэг ялтаа явуулснаар 60 кг хэмжингийн аврагын алтан медалийг хүртэж Монгол улсын авраг болж байна. Бас үнэхээр сонирхолтой ийм барилдаан тулаан боллоо. Бээр бас шигсэн одоо эрхэм бэлгийн хувьд бол хөдөлгөөнтэй маш идэвхтэй барилдаа. Тэгээ ийм барилдааныг үзүүллээ. Голын дивжин дээр шинэ бодох дивжиний тамирчин гарч ирсэн байна. За утгаад тейкдаун 2 оноо авчлаа. За 2 оноог зааж байна. 3 оноо guard pass. 3 оноо тэгээд mount 4 оноо. Оноог бол бөөндүүлээд авчлаа. За энэ хоёр тамирчин хоёулаа шинэ удах дэвжээний тамирчид юм байна. Тэгэхээр барилтаа нэг сайн мэддэг, би барилтаа сайн мэддэг тамирчид байгаа. За 48 кг хэмжингийн барилдаан. За ингээд цэвэр ялт өгч байна. За хөхөлнгаас гарч барилдсан тамирчин. За хөө guard хийсэн, guard-ын задлсан 3 оноо өгч байна. Балтын задлж гарсан. За Дорногов аймгийн тамирчин цог чимэг Улаанбулангаас Хөхүүлэнгаас Борнуур дэвжээний тамирчин хатан туул Хөхүүлэнгаас барилж эхэллээ. За хөмөрлөө. Арайхан оноо олгож чадсангүй. За одоо арай
Оноо олгож амжаагүй арай л болоогүй байна. Тийчээ хөл орцсон байгаа учраас. За дэвжин шүгч Эрдэнэтбаатар ажиллаж байна. За ингээ болт оржээ. Arm triangle орсон бололтой ингээд цэвэр ялтыг авч байна. Хатанд бол за тамирчид дэвжинээр гарч ирлээ. Отгон заяа саруул сайхан нар барилж эхэллээ. За хоёул одоо шинэ ударах дожо клубын тамирчид байна. За ер нь энэ жингийн ангил 48 кг хэмжээнд шинэ ударах дожо клубын дөрвөн тамирчин дөрвөлээ алт мөнгө хүрэл медалийн төлөө шалгаж үлдсэн юм байна. Тэгэхээр ер нь хагас гişээд ирж бүгд шалгарсан байна. За энэ хоёр тамирчны хэн янсан нь хүрэл медалийн бололтыг хангана. За мөн одоо шинэ ударах дожо дэвжиний тамирчин Төрбаяр Саран Туянаар бол авиргын алтан медалийн төлөө шалгаж үлдээд байгаа юм байна. За Сэлэнгэ аймгийн дэвжээ шинэ ударах дожо дэвжээ бол за дөнгөж өнөөдөр бас нээлттэй үйл ажиллагаан дээр шинэ ударах дожоны захирал Бадрах Монголын жижигцгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллахаар болж батламж өнөхөө бас гардж авсан байгаа. За мөн одоо Сэлэнгэ аймагт маш том бүтээн байгуулалтыг хийж том спорт ордон бол бүтээн байгуулалтыг өнгөрсөн онд зохицуулсан байгаа. Бас зуны амралтын баазыг бас барьчаад байгаа. Тэгэхээр тэнд манай Азийн наадад явжсан тамирчид бүгд бэлтгэлээ базаасан. За энд одоо хагас хамгаалтын байрлалд за энэ задлчлаа. За эндээс одоо гарах хэрэгтэй. За зөв. Одоо эндээс за буцаад гард хамгаалтын байрлал шилжлээ. За саруул сайхан цагаан бүстэй хоёулаа цагаан бүстэй тамирчид за эдэг мэлээл нь оноо аваагүй байдалтай байна. За ингээд итгэхгүй барилдсан ингээд торгож байна. Саруул сайхан сая итгэхгүй байрлалаа гэдээ торгож байна. Атхан зай хамгаалтын байрлал шилжлээ. За эндээс гарднаас юм байдал. За энэ гар бол арай хүчлэлтэнд ороогүй байна. За одоо зөв тойроод гарч ирэх хэрэгтэй тийм. За зөв. Одоо эндээс тойрч гараад одоо нэгтэл рүүгээ зүгээр ялгараад за бүр маунт авах гээд үзчихлээ. За маунт арай болсон. За энэ гард пас. За сэтэн зай нэг өвдөглөөд цаашаа авсан дэс шилж чадсангүй. Тий. За энэ доороос дээш гарч усаар 2 оноо өгөөд дараа нь маунтын 4 оноо өгсөн байна. За. За сариул сан бол хамгаалтын байдал. Нэг дэвжээний 2
Шинэ удрах доожо дэвжиний 2 тамирчин. За хамгаалтын байдалтай эвтээд байна. Одоо энэ дэс доотлын хүн бол ер нь бол дээшээ хараад гард руу орох шаардлагатай. За ингээ цаг дуусчихсан байна. Тийм учраас ихэд хөлөөгөө суудсан байна. За үр давхрама take down энэ бол 2 оноо. За цогч юм маань хамгаалт юм байлаа. За энэ ч болт орсон байна. Болт ороо цэвэр ялтыг авч байна. Намуун далай өрсөлдөгчөө цэвэр ялж Хүрэл медалийн болцол хангаж байна. бузал биелүүлж байна. За түрүү ял байгаас хулан байна. За аваргын алтан медалийн төлөө шигшээ барилдаж лууш үлдсэн 2 тамирчин маань барилдаж хэллээ. Дэлгэр сайхны саран туяа Хөх болонгаас барилдаж байгаа. За улаан болонгаас төр баяр. За хоёулаа одоо нэг дэвжиний 2. За наач итэд баруун талдаа наагаад утудж байна. Ер нь жудаа суурьтай хөвгүүд байна. Хоёулаа жудаа барилд юм байна. Хөмөрөх юм хутгсан. За нэг холоос тохоод. За take down. 2 оноо авч байна. За өргөслөд 4 оноо. Тийм 4 оноо. Авч байна. За маш ухаалаг барилдаа саран туяагийн хувьд. За дэвжинс гарсан байдлаас дахин голж эхэлж байна. За neon belly гэдэг гитсэн дээр хөл тавьж хоноо авах. За ингээ гар татлаа. За ингээ гар татчлаа. Цэвэр ялтыг авч байна. За инхүү дэлгэр сайхны саран туяа Сэдэнг аймгийн Шинтер доожо клубын тамирчин 2019 оны Монгол улсын авраг болж байна. 48 кг хэмжээнд барилдаан эхлэхэд бэлэн болсон байна. За 57 кг хэмжээний хөх хөсний барилдаан. За хоёр бүхийн одоо хин бас ялсан нь хоёуланг одоо аваргын алтан медалийг хүртэх ийм ариустай барилдааныг хийж байна. Хоёулаа мөн одоос нэг дэвжээний ийм тамирчид байна. Сая 48 кг хэмжээнд барилдсан хоёр охин хоёулаа шинэ ударт доожо дэвжээний тамирчид байсан бол 57 кг хэмжээний аваргын алтан медалийн төлөө мөн одоо борнуур дэвжээний хоёр тамирчин шалгарч үлдсэн байна. За хий энийхээ барилдааныг мэддэг бэлтгэл сургалт хамт байдаг юм хүмүүс бас сонирхолтой нэгт барилдаан гарах байхаа. Уран сайхан. За цог чимэг Дорногов аймгийн тамирчин цог чимэг энэ жинд хөхсний ангилалд 57 кг хэмжээнд хүрэл медалийг хүртсэн байна. За намун далай
хатан туулнаар За энд бол аль аль нь оноо байхгүй нь бол 3 секунд юм ямар нэг хийж барьж тогтоогоо учраас ямар нэг оноо бол байхгүй. Аль аль нь давуу тал үүсгээгүй. За энэ нөхцөлд бол намун далай хамгаалтын байралд open guard маягаар барилдаж байна. За төвчний зах гарсан учраас голлуулах ч байна. За шин михиж унгахсан болоо шүү. Өөр дээр алдаад маунт алдчихлаа. За ингээ 4 оноо алдчихлаа. Намунла 4 оноор одоо Британий хошоочж явна. За одоо эндээс бол за хөлийн аваад босоод ирлээ. За эргүүлээд өөрөө маунт авах гээд. За back mount хөл нь орчлоо. За ингээд эргүүлээ 4 оноо авчлаа. Ингээд 4-4 харьцаатай. Британи бол тэнцүүхэн явж байна. За ингээд хавдараад хөвтцсэн байгаа төгсөл бол гаргаж байгаа хэцүү. За энэ бол нүүрний урдуур түлхчээж зай үүсгэх хэрэгтэй. Цээжнийгаа зай үүсгэж гардыг хөлийг одоо өвдгийг шургуулж иж гард руу орноо. За энэ бол намун талаа 7 оноотой учраас яарах шаардлага байхгүй. За дахиад back mount алдчихлаа да энэ. За намун далай 11-4 болгож байна. Манай харьцааг. За ингээд цаг дуусчээ. 11-4 харьцаатаар намун далай өрсөлдөгчөө ялж байна. За энэхүү Борноор дэвжээний тамирчин намун далай аваргын алтан медалийг хүртэж байна. За энэ медаль бол угаасаа Арабын албанаас дизайн гарч хэвлэгдэж ирдэг тийм медалууд байгаа. Тусгай захиалгын медалууд. Үйлдвэрлэж байгаа нь Хятад байгаа. Тий. Дизайн юу нь бол бүгд Арабын албанаас гардаг. За цагаан бүсний 94 кг жингийн Британи. За Хөхлөнгаас Орос улмын улсын тамирчин Артур. За Улаанбаатараас Монгол улсын тамирчин Батчаргал гарч ирээд байна. За дотор талаас нь ухаад за sweep 2 оноо авчлаа. Хөлийн ухаад. Тэгээ back mount 2 үйл нь орц back mount орчжээ. 4 оноо. За 6 тэгийн харьцаатай. Артур Британи хошуучж байна. За энэ хоёр тамирчны хин ялсан нь одоо 94 кг жингийн цагаан бүсний ангилалд 9 дөрөвчтэй ангилалд аваргын алтан медалийг хүртэх хариуцлагатай Британи тулааныг хийж байна. За энэ жинд хүрэл медалийг Монголын жудо академийн тамирчин
Боёнбат хүртсэн байна. За Бачаргал энэ үед их шав Дожо клубын тамирчин. За мөн сүүлийн үед одоо жижигцүгийн спортоос хичээлж урч чадвар нь өсч байгаа ийм залуу тамирчдын нэг. За энэ ер нь болт энгэр татаж болт авах гэдэг шиг байна. За Артурын хувьд бол Артур Шмаков одоо байгаль жижигцүү гэсэн клубт хичээлдэг юм тамирчин байна. За ирүү татсан болт хөлбөрийн мөх явж байна. За энэ Вирник чок барьц орчих шиг болсон. Арай оруулах гадл. За хэдий дивжинс гарсан нөгөө болтын барьц орцсон учраас энийг голлуулахгүй байгаа. За нэг задрах юм бол дивжиний гол руу тамирчдыг оруулах бах. Зөв наадлын тойроод үйл яд юм бол өдөөс нь тойроо. Өдөөс нь яваад хэрэгтэй босс үнийг бол. За. Брэлданыг, Тулааныг босоогоос эхлүүлж байна. За бас нэвгүй тамирчин байна Артурын хувьд. За цаг дууссан юм болов уу? За тэгсэн юм шиг байна. 6-0. 6-0 харьцаатай. Артур ялалтыг авчих шүү. За 94 кг-ийн цагаан бүсний ангилалын их Орос улмын улсын тамирчин Артур Шмаков аваргын алтан медалийг хүртэж Монгол улсын авраг болж байна. За Дүүрэн баяр мөнх нарын барьж эхэллээ. За хоёулаа одоо нэг дивжээ дожонд бүтэц сургуультай базаадаг ийм тамирчид байна. Гарауда клубын тамирчид байна. Дүүрэн баяр мөнх нарын хувьд. За мөнхийн хувьд миний санаж байгаагаар Азийн наадамд орж исэн тамирчин мөн шиг байна тийм үү? Мөн. 2018 оны Жакарта Палембо 2018 Азийн наадамд бас охироо төлөөлөнг оролцсон. Бас одоо сайн баригдсан тамирчдын нэг байсан. Тийм. Мөнх гимтэлтэй байсан. Өвдөгний гимтэлтэй байсан. Гэхдээ маш сайн барилдаж ер нь нэлээд хидэд ялтыг авсан. Гэхдээ барилдаа гардны барилдаанд маш сайн тамирчин байгаа. Хоёулаа одоо бас Гарауда клубын тий. Дэлхийн сургуультай базаадаг харьяалагддаг юм тамирчид байна. За ингээд сая өчлөлтөө аваад цэвэр ялтыг байгуулж байна.